За сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 2006 онд гарч ирсэн Дензел Вашингтоны гол дүрдэн тоглосон Inside Man хэмээх маш том банкны дээрмийн тухай сонирхолтой киноны товчлыг сонсноо. За тэгээд бусад кинон дээр дээрэмчт нь мөнгөний төлөө ирдэг бол энэ кинон дээр мөнгнөөс илүү үнцэнтэй зүйлийг дээрэмдэж зогсохгүй. Банкны гадаа байх хэдэн зуун цагдаад баригдалгүйгээр хэрхэн төгс дээрмийг хийсэн тухай одоо бүгдээрээ сонсцгоё. Киноны маань гол дүр Далтон гэх энэ залуу Нью-Йоркийн Wall Street-ийн гудамжинд байх хамгийн том банкыг тонж хажаад хэдэн зуун цагтаа өөрсдийг нь отож байхад банкны алгаар баригдалгүй гарч чадсан тухайга ярьж байх ба хамгийн сонирхолтой нь энэ хэд яаж нь том хэргийг хийчээд нэгэн ч баригдалгүй гарч чадсан маш сонирхолтой. За ингээд хэрэг гардаг өдөрлөө дүрс шилжих ба Далтон дэрэм хийх багийнхныгаа дагуулan Wall Street гудамжинд байх Manhattan Trust банкны үүдэнд ирж зогсох бөгөөд мань хүн зэвсгээ хэлсэн цүнхээ барьсаар банк руу орж ийнө. Гэхдээ Далтон банкнд засварын ажил хийх гэж буй ажилтны дүр хэсгэн орж байгаа болохоор эхэндээ хинч түүнийг сэжгэлсэнгүй. Далтон дотогшоо ормогцоо банкны хяналтын камеруудыг эвдсэний дараа нөгөө хэд нь гаднаас орж ирээд тэр дөрөө хаалгын түгжээд буу гарган дотор байгаа хүмүүсийг шуудал сүрдүүлж эхэлдэг. Энэ үед банкны хажууд явж исэн цагта банкнд чимээ түжигрээд харна явж очиод шалгах үеэр Далтон түүний толгойд буу тулгаад бид нэр энэ банкыг дээрэмдэж байна. Дотор байгаа хүмүүсийг бүгдийг барьцаанд авсан. Хаалгаар нэг л цагтаа нэвтрэх гэж оролдвол хүмүүсийг нэг нэгээр нь алж эхлэн шүү гэж анхааруулад явуулах ба мань цагтаа тэр дөрөө нэмэлт хүч дуудан банк барьцаалагдсан ноцтой дуудлагыг төвдөө мэдээлдэг. Хотын төвд гигэн цагаан өдрөөр маш том банк дээрэмдэж дуудлага авсан цагдаа нар тэр дөрөө бөөнбөнөрөө хэргийн газар руу яарсаар ирэх бөгөөд тэр дөрөө туус татан банкны оролцох гудамжуудыг тэр чигтэнд битүүмжилж эхэллээ. Энэ үед банкны захирал Артур гэх настай эр өөрийнх нь банк барьцаалагдсан тухай мэдээг сонсоод их л сандран тэр дөрөө White гэх бүсгүүрөө холбогдсон нөхцөл байдлыг хэлээд банкны эрдэнсийн санд байгаа өөрийнх нь удам дамжсан өв хөрөнгийг аюулгүй хамгаалж өгөхийг гуйна. White Нью-Йоркийн баячуудын бичиг баримт өв хөрөнгийг хариуцсан мэрэгжилтэн бөгөөд маш өндөр хөлсөөр Артурын удам дамжсан хөрөнгийг аюулгүй байлгах амлалт өгдөг. Дүрсэлгдэн киноны маань бас нэгэн гол дүр болох мөрдөгч Фрейзер болон түүнийс туслах Мичел нар харагдана. Фрейзерийн хувьд цагдаагийн газар насаар ажилласан маш туршлагатай нэгэн бөгөөд иймэрхүү барьцааны гэмтрийн үеэр хилцээр ихтэй мэрэгсэн учраас тэр дөрөөл хэргийн газар дуудагдан очдог. Дүүргийн цагдаагийн газрын дарга Дэриус тэдний хүлээн авч уулзаад яг одоогоор банкнд хэдэн дээрэмчд байгааг бас хэр олон барьцааны юм байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байгааг хэлэх ба Фрейзер Мичел хоёр ч тэр дөрөөл сумны хамгаалттай хантаазан өмсөд банкнд байгаа хүмүүсийг аюулгүй гаргах ажиллагааг эхлэх гэж байна. Энэ үед банкны дотор манай дээрэмчид маань хүмүүсийг банкны ажилтан энгийн ирэг дээр нь хуваан хоёр тал зогсоож байгаад бүх гар утас станц гээд холбоо барих хэрэгслүүдийг нь хуран авч байх үеэр банкны нэг ажилтан ах хүү надад утас байхгүй гэртээ үлдээчээд ирсэн гэж гүрийгээд харна хамт ажилдаг хүнийх нь утсаар залгаад үзтэл ширээнийх нь шүүгэндэл байсан байгаа байхгүй юу. Хоёрын оронд баригдахын хооронд худлаа ираал ах зүгээр. Чиний утас энд байгаа юм биш үү? Худлаа ярина гинэ гэж хэлээд Далтон мань ах хүүг арын өрөөнд оруулж агаад үгтэл нь зодож орхино. Үгтлээ зодуулж ёолон орилж буй ах хүүг сонссон хүмүүс одоо л амь насанд нь ч аюул учрж болохыг ойлгоод бүгднгийнхэн царайнд айдас хурсан байлаа. Гар нь цусандаа утгалцсан Далтон гарч ирээд өөр уцаа насан хүн байвал дараагийнх нь болно шүү гэж анхааруулахад нэг залуу нуусан гар утсаа өгөх ба нэг жоохон хүү өөрхий видео тоглоомоо өгсөн ч Далтон чи наадахаараа тоглож болно гэд авсангүй. За ингээд барьцааны хүмүүсийг дахин эрэмээр нь ялган хоёр тал зогсоох ба бүгд гадуур хувцас тайлаад нүцгэл гэж тушаахад айсан хүмүүс тэр дөрөөл хувцас сольж эхлэх үед нэг настай эмэгтэй ажлан би хувцас тайлахгүй гэж гүрийгээд харна манай дээрэмчдийн нэг болох бүсгүй манимгтаг дагуулan арын өрөөлөө орон хүчээр хувцсыг тайлуулдаг. Энэхэд өөрсдийгөө мэдгдүүлэхин тулд би бинийг бүгд Стив гэж дуудцгаах ба шалдалсан хүмүүст нэг хувцас маск өгснөө одоо өмсөл гэж авч байна. Энэ хувцас нь манай дээрэмчтэй өмсөж буй хувцастай яг адилхан байх бөгөөд хэрвээ цагдаа нар орж ирлээ гэхэд хин гэж ялгахад хэцүү болгож төөрөгдүүлэх зорилготой гин. Гэтэл банкны ажилтан настай эрийн биеийн гэнэт муудах ба угаасаа зүрхний асуудалтай хүн юм гин. Тэгэхээр нь зодох нь гэтэл харин ч хүн чанартай гарууд бололтой. Дээрэмчтэй маань хоёр нь мань өвчтэй эрийг банкны алгаар гарган цагдаа нарт хүлээлгэн өгөх ба настай эр цагдаа нарт хандан хаалганаас холдохгүй бол удахгүй хүмүүсийг алж эхлэн гэж байна шүү гэж хэлдэг. Дээрэмчид маань банкны өрөө тус бүрийг шалгаж эхлэх бөгөөд Эрдэнсийн сан бас банкны агуулгад орж ирж үзнэ. Тэгсний агуулгын өрөөний тавилгуудыг зөөн олдуулаад шалыг нь алхаар цохин нүх ухаад эхэлж шүү. Банкнаас өвчтөө эрийг гаргасан тухай цагдаагийн ахлагч Фрейзд мэдээлэх бөгөөд мань өвчтөө банкнд 4 дээрэмчин байсан гэсэн мэдээллийг өгжээ. Цагдаа нар дээрэмчид анх банк руу яаж нэвтэрснийг хяналтын камераас буулгаж авах гээд оролдож байгаа тухай хэлэхэд манай хоёр мөрдөгч ч гэсэн яаран хөдөлгүүгээр эхний ээлжинд дээрэмчдийн талаар чадах бүхнээ олж мэдэх хэрэгтэй байлаа. Тэр хоёр дээрэмчтэй унаж ирсэн машиныг шалгаад үзсэн ч ямар ч хурууныхээ байхгүйгээс гадна машин хүртэл бүртгэлгүй байхын тэр. Цаг өнгөрөх тусам Фрейзийн төвчээр алдагдаж банк руу залгасан боловч Далтон утсыг авсангүй.
Гэтэл энэ үед цагдаагийн мэрэгжилтнүүд арай гэж банкны камерын бичлэгийг бүтнээр нь гаргаа авсан ч дээрэмчид энэ олон хүн дунд хэн гэдгэн ч мэдэгдсэнгүйгээс гадна камерыг инфраред гэрлээр ажиллагаагүй болгосон байдаг. Энэ үед банкны хаалгаар бас нэгэн гарч ирж харагдах ба нэг цүнх шиг юм зүүцэн болохоор бөмбөг ойж магадгээд нэлээд болгоомжтойгоор маскын тайлтал толгоонд альчуур зүүсэн энэтхэг хүн байсан ч мань цагдаа нар арабын террорист байна гэж андуураад толгооных нь альчуурыг тайлан хаяад бүр гавлаад аваад явна. Нилээн шалгасны эцэст барьцааны хүн гэдгийг мэдсэний дараа ойролцоох кафед оруулан банкн дотор ямархуу байгааг тодруулахад мань залуу шашинд нь хүн тэтгэлгүй хандаж толгооны альчуурыг нь тайлсан дургуулхан эхэндээ юу ч хэлэхгүй гүрийжсэн ч удалгүй банкнд 20-30 барьцааны хүн байгааг хэлэх ба дээрэмчид ямар царай зүстэй ямархуу хүмүүс гэдгийг нь юу ч мэдэхгүйгээ хэлнэ. Мань залуугийн зүүцэн гарч ирсэн цүхэнд дээрэмчид шаардлага бичсэн байх бөгөөд хоёр автобус бас Нью-Йоркийн нисэх буудал дээр онгоц бэлдсэн байхыг шаардах ба орой 9 цагаас өмнө шаардлагыг нь биелүүлэхгүй бол цаг тутамд нэг хүн алж эхэлнэ гэж бичсэн байдаг. Цагдаагийн ахлагч манай талаас үсрээл ганц автобус л гаргаж өгвөл их юм. Харин тэр онгоцны хувьд яасан ч чадахгүй, боломжч байхгүй. Гэд арга ядсан байдалтай байхад Фрейзэд харин дээрэмчидтэй ярилцтлаа тэдэнд аяга кофе ч өгөхгүй гэсэн байр суурьтай байна. Энэ үед тэдэн дээр энэ банкны эзэн тэрбумтан Артур орж ирээд дээрэмчдийн шаардсан автобус онгоц зэргийг бүгдийг гаргаж өгөх боломжтойгоо хэлээд хариуд нь энэ хидтэй хамт нөхцөл байдлыг ажигламаар байна гэж авд юм да. Сайн дэч үшээ. Нөгөө өөрийнхөө нууцлуулахыг хүсэж байсан Эрдэнэсийн хайрцагт нь хүн амтан гар хүрэх нү гэдгийг л харах гээд байхгүй юу? Яг юу дотор нь байгаа болоод тэгтлээ өгчих гээд байгаа юм бол доо. Фрейзэт түүний энэ саналыг хүлээн авсангүй. Бид нар өөрсдөө болгочноо гэж хэлээл гаргалаа. Удалгүй дээрэмчид маань цагдаа нараас хоол нэхэх үед баахан пицца бэлдэх бөгөөд зүгээр пиццагаа өгөхгүй. Дотор нь чагнах төхөөрөмж суулгаад нөхцөл байдлыг чагнахаар шийддэг. Энэ үед барьцааны хүмүүсийн нэг дээрэмчтэй маань хэлснээр хийхгүй. Урдаас нь том дуурайд пэдэлцээд эхлэх үед даалтны зэвүүн хурч мань залууг бусдынхаа нүдэн дээр тэрүүгээр дүүрэн чирээд агуулгын өрөөлөө аваад ордог. Пиццаг нь авчирч өгөхөд манай хэд банкны үдээр гарч ирэн аваад орцгоох үед мөрдөгч маань даалтантай анхудаа нүүр тулах бөгөөд чи уцаа авчвал хоёуланд нь ярих юм байна шүү гэж хэлэхэд даалт нь юу ч дуурсангүй яваал орлоо. За ингээд цагдаа нар чагнах төхөөрөмжөө сонсон мэдээлэл олж авчих гээл хижээх үед дээрэмчид шал өөр хэлээр яриад байхыг сонсоод магадгүй орсоор ярьж ах шиг байна гэж дүгнээд орсоор ярьдаг хүн олж ирэхээр мийчл гараал явлаа. За ингээд орс хэлтэй эргүүлийн цагдаа дээрэмчдийн яриаг сонсоод энэ орс хэл биш байна. Болгар эсвэл Төв Европын хэл байх шиг байна. Сайн мэдэхгүй байна гэж хэлдэг. Цаг яваал байдаг. Гэтэл энэ хэд дээрэмчтэй ямар хэлээр ярьж байгааг ч мэдэхгүй сууж байгаад бухимдсан Фрейзэд дээрэмчдийн яриаг спикерээр тавиад энэ хэлийг мэдэх хүн байвал туслаарай гэж зарлуулахад нэг барилгачин залуу ирээд наад чинь албанаар ярьж байна. Манай X эхнэр албан хүн байсан юм л да. Гэхээр нь эхнэрээ дуудал гэж байна. Энэ үед дээрэмчид маань барьцааны хүмүүсийг хэд хэдээр нь өөр өрөөнд оруулан хорж дунд нь өөрсдөө хүртэл орсон барьцааны хүний дүрд орон жүжиглсэн л явж байна. Яагаад ингэж байгаа вэ гэхээр нүдэ болгоцсон байгаа барьцааны хүмүүс дараа нь цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө хэн дээрэмчин хэн барьцааны хүн байсан гэдгийг ялган хэлэх боломжгүй болох юм байна л да. Удалгүй барилгачны X эхнэр ирэн цагдаа нарт туслахаар болсон ч баахан тургуулийн хувцсуудаа аваад ирсэн миний тургуулийг хүчингү болгуул туслая л гэж байна. За одоо тэгээд яхав дээ тэрийг зөвшөөрөн дээрэмчдийн яриаг орчуулалтал мань бүсгүй тэдний яриаг сонссноо учир зүггүй инээснэ. Би энэ яриад байгаа хүмүүсийг энэ ч гэсэн мэдх юм байна шүү. Гэхэд цагдаа нарын нүдэн бүлтийн ямар хүмүүс байна? Гэхэд наад чинь албаны ерөнхийлөгч ерөнхий сайдтайгаа ярьж байгаа бичлэг байна гэж хэлснээр цагдаа нар дээрэмчдэд нэг сайн дөнгүүлснээ ойлгодог. Цагдаа нар өөрсдийг нь чагнана гэдгийг мэдчихсэн болохоор толгойг нь эргүүлэхийн тулд зүгээр бичлэг тавьсан байгаа байхгүй юу албаар. Дөрсөлгдөн дээрэмчид маань бэлэн мөнгөний агуулгад орсон ч бусад дээрэмчид чиг 1 цент ч авсангүй. Харин цаашаа яваад Эрдэнэсийн санд ороод 392 дугаар хайрцаг буюу нөгөө банкны захирлын маань хамгаалаад өгчих гээд байсан хайрцгийг онгойлгох ба дотор нь байсан бичиг баримт хэд хэдэн алмаз бүгд зэргийг авснаас өөрөөр энэ банкнаас ширхэг зоос ч авсангүй нь их л хачирхалтай байна. Удалгүй хотын дарга киноны ихэнд гарсан White гэд бүсгүй хамтаар хэргийн газар ирэн мөрдөгч Фрейзтэй уулзах ба White шууд л намайг банк руу оруулаад өг. Тэр дээрэмчидтэй уулзах хэрэг байна гэж хэлэхэд Фрейзэд гадны хүн оруулахгүй гэж татгалцсан ч хотын дарга түүнийг сүрдүүлэн хэрвээ энэ бүсгүй туслахгүй бол чи ажилгүй болно гэж дарамталснаар сонголтгүй бүсгүй хэлснээр хийхээс өөр аргагүй болдог. Фрейзэд банк руу хэд залахад уцаа авахгүй байсан ч эцэст нэг юм уцаа авах үед түүнд хандан бүгдээрээ тохиролцъё гэд янз бүрийн санал тавьсан ч даалтан автобус онгоц бэлд гэд нөгөө шаардлага тавьсан юм байл. Хэд хэдэн удаа залгаан ярилцсан ч даалтан бодлоо өөрчилсөнгүй. Нөгөө шаардлага тавин орой 9-өөс өмнө биелүүлэхгүй бол нэг нэгээр нь ална гэж мэдэрэй гээл сүрдүүлнэ. Фрейзэд түүнийг зөөлрүүлэх санаатай дахиад хүнс явуулах уу гэтэл сэндвич бэлдээд явуулчихал гэж авч байна. Энэ үед манай дээрэмчид агуулгын өрөөнд нөгөө нүхээ нэлээд ухаад бүр бохирын сувг хүртэл ухчихжээ. Фрейзэд даалтан руу залгаад чамтай ярих хүн байна гэд White-ийг яриулахад мань бүсгүй жовоо амны пүгүр сайтамаа шууд л даалтантай ярилцахаар тохироод банк руу орохоор болдог.
Фрезет түүнийг барьцаалагдвал амь насыг чинь батлан дааж чадахгүй шүү гэж анхааруулхад мань бүсгүй тунч өөртөө итгэлтэйгээр би сайн тохирож чаддаг хүн тул надад санаа зовлтгүй гээл дотогшоо орлоо. Бүсгүйг орж ирмэгц манайд бүрийн шалгаад даалтантай уулзуулдаг. Бүсгүй шууд л тэр хэдэд санал тавих ба 392 дугаар хайрцгийг нээхгүй л дэвэл та хэдийн ялыг 1 жил болгож өгөөд хүн тус бүрт 2 сая доллар өгье гэсэн нэлээд боломжийн санал тавьсан ч даалтан үнийг нь сонсоод нэлээд инээд нь хүрэн би чамайг хэний захиалгаар энд ирсний чинь мэднэ. Бас тэр хайрцагт юу байгааг ч мэднэ. Чи мэдмээр байна уу? Гэснээ банкны эзний удам дамжсан өвгөд байсан зүйлийг нь гаргаад харуултал дэлхийн 20 дугаар дайны үеийн нацист германуудын бичиг баримтууд бас тэр үеийн баахан еврей хүмүүсийн алмаз эрдэнэс байж идэг байгаа. Өөрөөр хэлбэл банкны эзэн Артур гэх настай эр маань дэлхийн 20 дугаар дайны үед еврейчүүдийг германуудад барьж өгөн энэ их хөрөнгийг олж авсан дайныг гэмт хэрэгтэн өөдгөө амтан байсан байгаа байхгүй юу? За тэгээд даалтан энэ зүйлүүдийг өөрсдөд нь өгөхгүйгээ хэлээд хэрвээ шоронд орвол та хэдийг энүүгээр дарамтлаж агаад суллуулна да. Ухааны юм ярихад бүсгүйч угаасаа энэ зүгээр нэг дээрэмчин биш. Нийлэн айхтар нөхөр байна гэдгийг ойлгоод банкнаас гарлаа. Фрезет бүсгүйтэй уулзсан даалтанг ямар шухан хүн бэ гэж асуухад маш ухаалаг. Гэхдээ хүн алж чадхааргүй хүн шиг санагдсан. Гэж хэлээд явхаа цагдаагийн эд маань одоо яах вэ гэд бодлогшроо сууж байх үеэр Фрезет ер нь л эднэртэй бусад гэмт хэрэгтнүүд чиг харилцаж болохгүй байна гэж хэлээд тэр дөрөө банк руу залхан өөрийг нь банкны дотгошоо оруулаад барьцааны хүмүүсийг харуулчих. Тэгвэл та хэдийн хүсэж байгаа онгоц автобус гэд бүгдийг бэлдэж өгье гээл аваа ичлаа. Иймэрхүү их гарын дэрэмжтийг хуурах гэд дэмийл багтаа ах минь уулна. За ингээд даалтан Фрезетийн саналыг зөвшөөрч банк руу оруулан дотруугаа барьцааны хүмүүсийг харуулах ба бүх хүн эрүүл саруул байгааг хараад мөрдөгч багж болтгой тавьшран тэнд байсан хүүг ядж аваад гарчий. Гэсэн чи даалтан юу гэж зөвшөөрөхөв? Мөрдөгч барьцааны хүмүүсийг бүгдийг аюулгүй аврахаа амлаад гарах ба даалтан тандан бууж өгөхийг сануулan банкны гадаа битүү тусгаагийнхан байгаа. Чи сайн дураараа бууж өгвөл ялыг нь багасгая гэж хэлэхэд даалтны инээд хүрээл явчихна. За тэгээд Фрезет үүдээр гарах гэж байхдаа даалтны маскыг тайлах гэж оролдоход босод дээрэмчид маань амжин ирснээр мөрдөгч даалтны царайг харж чадсангүй. Даалтан агуулгын өрөөнд орж ирээд одоо дахиад хэр удаан ухахаар байна гэж асуухад 2-3 цаг болно л гэж авч байна. Нөгөө Фрезет чинь цагдаагийн ахлахад даалтан хүн алж чадхаар хүн биш байна гэд хэлээ сууж итэл даалтан залгаснаа. Та хэд заалны камерыг хараарай гэж хэлгээр нь хартал нөгөө дээрэмчид чинь нэг барьцааны үний толгойд уу тугалцсан. Тэгснээ тарих руу нь буудаад хөнөөж ирхнөө. Даалтан хүн алж чадхааргүй хүн байна лээ. Гэдвэсэн Фрезет бүр хэлсэн үгээ буцаан нөхцөл байдал хурцдсныг ойлгохаа. Дүүргийн цагдаагийн ахлах тэр дөрөө тусгаагийнхныг банк руу оруулахар шийдэн хөдөлж эхлэх энэ үед нөгөө киноны ихэнд гарч ирдэг хүний хайрцагт манай дэрэмчид чагнах төхөөрөмж хийсэн байсныг олж мэдээд бүр бөөн уур. Цагдаа нар яриаг нь сонсох гээд бүтэлгүүтэж байхад харин дэрэмчид маань цагдаа нарын яриаг энэ бүх хугацаанд сонсож байсан байдаг. Тусгаагийнхан орж ирэх гэж байгааг сонссон даалтан ч тэр дөрөө утаат бөмбөг тэслэн дотор байсан хүмүүсийг бөөнд нь банкны үүдээр гаргах үед тусгаагийнхан бүр самгардан хэн нь барьцааны хүн хэн дээрэмчин гэдгийг ялгаж чадахгүй байсан тул бүх хүнийг доош нь хэвтгийг тушаан нэг нэгээр нь баримтлаад аваад явдаг. За тэгээд тусгаагийнхан банк руу эцэст нь нэг юм явж ороод банкны өрөө олгоныг шалгахад банкнаас ширхэг цент ч аваагүй байсан бөгөөд саяхан алуусан залуугийн цогцыг хайсан ч ямар цогцос юу ч байсангүй. Удалгүй манай мөрдөгчд банкнд орж ирэхэд камераар хүн алж байсан бичлэг хуурамч байсныг олж мэдэх ба хиймэл цус ашиглан зүгээр л жүжигжилсэн тоглолт хийсэн байгаа байхгүй юу манайд. Тэгээд бүр барьж исэн боонууд нь хүртэл тоглоом буу байж тарах бөгөөд ер нь л манай дээрэмчид анханасаа ямар ч хүн алах зориггүй байсан нь эндээс мэдэгдэнэ. За тэгээд банкнд дээрэмчдээс хинч байгаагүй бөгөөд барьцааны хүмүүсийн хамтаар автобусанд цууцсан цагдаагийн хэлтс рүү хэвнэг явж гин. Цагдаа нар тэр хүмүүсийг 1000 байцаасан ч тэр олон хүнээс хэн дээрэмчин хэн гимгүү хүмүүс гэдгийг ялгаж чадаагүй болохоор бүгдийг л судлаад явуулдаг. За ингээд банк барьцаасан энэ том хэрэг ямар ч сэжигтэнгүү болж цагдаа нар энэ хэргийг бүр хааж өргөлөө. Фрезет даргатайгаа уулзаад хэргийг дахин нээж шалгамаар байна гэж гуйсан ч дарган зөвшөөрсөнгүй. Гэхдээ түүнийг тушаал дэвшүүлж байгаагаа хэлэх ба энэ хэргийг оролдохгүй байвал дахиад ч тушаал дэвшиж магад гэж байгаагаас харахад нөгөө том банкны эзэн чинь энэ хэргийг мань мөрдөгчөөс холдуулж оронд нь албан тушаал өгч байгаа мó да баг. Гэхдээ Фрезет хэргийг хаяхыг хүссэнгүй. Бичиг баримтуудыг ухсаар угаад 392 дугаар Эрдэнэсийн хайрцгийн мэдээлэл банкны ямар ч архивд байхгүйг анзаараад шүүхэд хандан 392 дугаар хайрцгийг онгоолгох хүсэлт гаргачаад гарч идэл нөгөө White гэд бүсгүйч нь уулзснаа. Чи энэ хэргийн араас явхаа бол би хэлж байж л чамайг тушаал дэвшүүлсэн шүү гэж занл хийлгээд Фрезет бүсгүйг зөрүүлэн занл хийлж чиний ярьсан бүх зүйлийг би бичээд авсан байгаа шүү гэж анхааруулад гараад явлаа. Энэ үед даалтан эцэст нь хаана байгааг харагдах ба мань хүн дээрэм гарснаас хойш 7 хоногийн турш банкнд байж ивэл яах вэ? Энэ хэд дээрмийнхээ үеэр агуулхад хуурамч хан босгоод мань даалтан банкны эзний алмазыг аваад энд ороод бүгдсэн байгаа. Тэр нүхийг яагаад ухсан бэ гэхээр энэ хүн чинь бас бие засан штэ. Тэгээд шууд бохирын сувг руу нүх ухсан болохоор ямар ч үнэр танар гарахгүй манай хүнийг хинч олд сэжиглээгүй байгаа.
Одоо харин банк буцаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн болохоор Далтон Симерхэн агуулгын өрөөнөөс гараад энгийн нэг банкны үйлчлүүлэгчиг гараал явж байна. Мань Далтныг авахаараа бусад дээрэмчид маань гадаа нь хүлээж байхын үед банкны 392 дугаар хайрцгийг онгойлгох зөвшөөрлөө барьсаар гаднаас мөрдөгч Фрезэд орж ирэх үеэр Далтантай шүргэлцээд авсан ч Далтныг ердөөсөө ч сэжгэлсэнгүй. За тэгээд явж очиод банкны менежерт шүүхэн шийдвэрийг танилцуулан алдарт 392 дугаар хайрцгийг нээлгүүлэх үед дотроос нь Артурын нацистуудтай холбоотой бичиг баримт бас Артурын еврейчүүдээс урвсны бэлэгдэл болсон бүгд зэрэг байхыг хараад мөрдөгч маань бүр шов. Фрезэд энэ үед л дэрэмчид мөнгөний төлөө биш. Артур Кейс гэх энэ банкны эзэн эрхэм ямар муухай зүйлс хийж байсныг илчлэхийн төлөө байсныг ойлгоно. За ингээд тэр дөрөө банкны эзэнтэй уулзсан ч өнөөгч нь асуултууд нь хариулахгүй. Ам дагуулад харна нөгөө бүгжийг харуулад удахгүй та шүүхэд дуудагдах байх шүү. Бэлтгэлтэй байгаарай. Гээл гараад явах ба. Нөгөө White гэд бүсгүй хотын даргатай хоол идж байх үед нь шууд явж орсноо. Артурын бүгжийг харуулад танаа эзэн хүнд хэрэгт холбогдчлоо доо. Та нар өөрсдөө очиж хэрэгээ үлээгээрэй. Гээд Америкийн нийслэлд барьлах Даны гэмтэрэг хариуцсан газрын дугаарыг бичиж өгч даапалчгаад гараад явнаа. Урт өдрийн дараа Фрезэд гэртээ харин эхнэрээ тэврэх үед Карманд Далтон нэг ширхэг алмаз хийцэн байгааг олж мэддэг. За инхүү Далтон алмазаа аваад харин Фрезэд нацистуудтай нийлж еврейчүүдийг дэрэмдсэн асар айхтар амьтныг дарж авснаар аль аль талдаа л ашигтайгаар дуусж байгаагаар кино маань төгснөө.